Сайн бацхан эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Politics Talks гэдэг айрын нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор Улсын их хурлын гишүүн Инх Хотын Болормоо оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Сайхан амарч гин үү? Сайхан амарч байна. Юуны урилгыг мань хүлээж авсанд маш их баярлалаа. Маш сайхан харагдаж байна. Баярлалаа. Тэгээ бас урилга хүргүүлсэнд баярлалаа. Тэгээд бид нар чи нөгөө асуудлыг ярихад нэг 3 минутанд хязгаарлагдаад байдаг. Тэгээд бас өргөн цар хүрээтэй асуудлуудыг ингээд нэг 50 тогтуу ярих боломж олж чадсан бас баяртай. Миний бас урилгыг ингээд агүй гоё найрсаг хүлээж авсандаас би их баяртай байгаа. Тэгээд манай бас залуу их хурлын гишүүд агүй өөр байгаа юм байна. Хандлага бас агүй өөр байна гэж надад мэдрэгдсэн. Тэгээд юуны өмнө өчигдөрхөн бид нар ингээд халдсан бүрхтээ ортын сонсгол явлаа. За 2021 онд батлагдсан их хурлын хяналт шалгалтын тухай хуулиар бидний нээлттэй сонсгол явуулах, их хурлын өөрийн хяналт шалгалтаа хэрэгжүүлэх боломжноос бүртлээ. За тэгээд тэр сонсгол дээр ер нь бол таны хэлсэн үг хэвлэр маш их явж ийн л та. Тэр бол миний анхаарлыг их татсан. Тэгээд хэрв олон нийтийг сонсохгүй болвол сонсголын хэрэг байна уу да гэдэг үнцэг бас явж явах шиг байсан тий. Тэр хоёулаа өнөөдрийнхөө яриаг нь халдсан бүрхтээ ортын сонсголын талаар эхлээ. Ерний сонсгол юу болов яа би та өөрөөс тухайн бүс нутгийн засаг захиргааны нутаг дэвсгэрийн дарга хийлж исэн хүн те. Тэгэхээр энэ сонсголын талаар таны одоо сэтгэгдэл дүгнэлтээр хоёул яриагаа эхлэе. За энэ сонсголын одоо зөвхөн яг энэ сонсголын түүх нь юу вэ гэхээр энэ хавар бид нар Ховд аймагт Мянгад суманд Ховд увсыг холбох замын нээлтэн дээр оролцож байсан. За улсын их хурлын дарга ахалсан ажлын хэсэг тэр дотор тойргоос сонгогдсон гишүүний хувьд миний бие за Бямцогт сайд, за мөн салбарын сайд, дэлгэр сайхан сайд, эрчим хүчний сайд, мөн тойргоос сонгогдсон цоож өсвөрийн сайд гээд ингээд одоо төлөөллүүд байсан л да. За энэ үед яг нутгийн иргэд халзан бүрэгдээ төслийг эсэргүүцэж, за энэ уул уурхай үйл ажиллагааг эсэргүүцсэд улсын их хурлын дараа сонсгол хийе гэж энэ сонсголын түүх нь өөрөө хэдэн сарын өмнө тэгж эхэлсэн байгаа. За тэгээд энэ сонсгол зохион байгуулах болоод бас ер нь бол баг ахлах хүнч нэг тийм амар олдохгүй байсан. Ягаад гэвэл ийм галтай асуудалд тэгэл хэрүүл амтай гэж бодд юм уу те. За тэгээд Баярбаатар гишүүн ахлаад энэ сонсгол маань зохион байгуулагдсан. За энэ зохион байгуулахт явцдаа нэлээд юмнууд болсон байх. Мэдээж судлаачид, шинжээчид томилогдоод тэдний дүн шинжилгээг танилцаад, дүн шинжилгээтэй танилцаад газар дээр нь бас тодорхой баг бүрэлдэхүүн очиж ажиллаад. За тэгээд сонсголд оролцоход бүгд нээлттэй байдаг. Энэ өөрөө яг таны хэлсэнчлэн сая ингээ хуулиар бид нар олон нийтэд нээлттэй сонсгол хийж штэ тий. Тэгэхээр хэн оролцоход бас бүрэн нээлттэй. За Ховд аймгаас төлөөлөгчид өөрсдөө оролцсон. За миний хувьд энэ байнгын хорооны гишүүн биш. Энэ бол өөрөө 2 байнгын хорооны хамтарсан зохион байгуулсан эдийн засгийн байнгын хороо, байгаль орчны байнгын хороо. Би гишүүн биш. Тэр явцад ямар ч оролцоогүйгээр ингээд одоо улсын их хурлын гишүүн бүх хуралд орох нээлттэй байдагтай адилхан ингээл төлөөлөл орсон ийм зүйл байгаа. За тэгээд энэ олон нийтийн анхаарлыг их татсан олон шалтгаан байгаа байх. За юуны өмнө зарим хүмүүс юу гэж хэлж байгаа вэ гэхлээр яагаад бид нар ингээ нэг уул уурхайн төсөөр Монгол улсын хэмжээнд ийм сонсгол хийгээд байгаа юм бэ? Чи ганц л төсөл штэ гэдэг бас одоо зүй ёсны шүүмжийг хэлж байгаа. За би энэ дээр юу гэж хараасаа гэж хүсэж байна гэхээр энэ Ховд аймгийн Мянгад сумын асуудал гэж битгий хараасаа. Монгол улс газрын ховор элемент хэмээх одоо энэ шин талбар гэх юм уу те энд ингээд том тоглогч болно гэсэн юм мөрөөдөлтэй ч хүмүүс байна, зорилготой ч хүмүүс, зорилт тавьсан явж байгаа хүмүүс байна те. Энэ өөрөө салбарын эхэн юм байгаа. Монгол улсын хэмжээнд одоо эхний урагштай явж байгаа төсөл гэж үздэг. Нөгөө талаараа Монгол улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт ямар асуудлууд тулгамдаад байгааг бүгдөрингийн одоо хүндэжин гэх юм уу да. Иргэдэд өгөөж нь ирж гин үү? Орон нутгатайгаа хэрхэн ажиллаж байна? Байгаль орчны нөлөөлөл нь юу? Эдийн засгийн өгөөж нь юу? Гэх мэтчлэн маш олон асуудлуудын энэ гогцоо болсон зүйлүүдийг хүндсэн болов. Тийм учраас олон нийт бас нэлээд анхаарсан болов. Тэгэхээр энийг харж байгаа салбар бүрийн хүн ч юм уу те одоо нутаг болгоны хүн ч гэсэн харахтаа битгий зөвхөн Ховд аймгийн Мянгад сумын асуудал гэж хараасаа гэж би хүсэж байгаа. Тийм ч учраас бас мөн олон хүмүүс сонирхсан баг.
Дээрээс нь бас нэг юм ярьж байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ одоохондоо юм газрын ховор элемент дээр бид нэр хийж чадахгүй. Нүүрсээр тэр итгэх хэл нөлөөллийн үнэлгээгээ бид нар хангалттай хийж чадахгүй байна. Тэгэхэд наа чи эргээс хэрэгэх юм уу гэдэг өнцгөөс иргэдийн зүгээс ялангуяа тэр бүс орон нутгийн одоо нөлөөллийн бүсэл гэж бид нар ярина л та тий нөлөөлөл төртөж иргэд ярьж штэ. Тэрэн дээр тэгэнгүүт яг мэрэгжлийн одоо хүмүүсийн байр суурь нь энийг олборлохгүй бол нүүрс чинь дуусчлаа бид нар цаашаа эдийн засаг яах вэ гэдэг үнцэг яриад байна тий. Тэгэхээр та яг ингээд ховдын засаг дарга байсан дээрэс нь яг тэр иргэдийн хүсэж байгаа зүйлийг яг одоо ингээд хууль тогтоох байгууллагад ажиллаад тэр хууль одоо бодлогыг барьж байгаа хүний хувьд одоо ингээд огтлцлын цэгийг нь бол харах боломжтой хүн гэж би таныг хараад байгаа байхгүй. Тэрийн тал дээр одоо газрын ховор элементийг олборлох нь зөв нь өөрөө юу юм? Буруу нь юу юм? Давуу тал нь юу юм? Сөрөг тал нь юу юм? Та жишээ нь энэ дээр ямар дүгнэлт хэлэх вэ? За сая яг гол асуудлуудыг ер нь бол өчтөр бид нар сонсгол дээр ер нь тавьсан. Гэтэ энд бол би хувьдаа хангалттай хариулт авч чадаагүй болов уу гэж бодож байгаа. Жишээлбэл яг энэ төсөл хэрэгжснээр хэдэн төгрөгийн эдийн засгийн өгөөж Монгол улсад ирэх юм. За энийг олон талаар нь судалж болно те. Ажлын байрны тоогоор, татварын орлогоор гэдэг ч юм уу те. Ингээд дам нөлөөгөөр нь тооцож болно. За энэ төслөөс цаашлаад бид нэр одоо мэдэгдэж байгаа газрын ховор элементийн энэ ордуудаа одоо ашиглалтанд оруулснаар ч юм уу яг Монгол улсад ямар нөлөө үзүүлэх юм. Зарим нэг нь өнөөдөр ингээл нүүрсэн дуусгаж байгаа юм уу? Ийм байдлыг хэлээд байгаа боловч тийм биш. Манай Эрдэнэт үйлдвэрийн нас нь урсчихж байна. Оюутлогоо одоо бид нар шинэ онтрегийн нэмээд ярьж гин энэ ухах боломжуудыг ярьж гин ч юм уу те одоо Эрдэнэс 5-7 нөөц өнөдөр дуусах гээд байгаа юм хинч ярьж байгаа зүйл байхгүй. Бид нар энэ урт асуудлуудаа зэгцлээгүй ээжж яагаад байгаль орчны нөлөөлөл нь тодорхойгүй дараагийн энэ юмнууд руу орох гээд байгаа юм бэ л гэдэг үндслэл дээр эсэргүүцэж байгаа иргэд. Тэрнээс биш Монгол улсын хөгжлийг хинч гацаа хохироо арагшин татъя гэдэг байгаа зүйл биш л дээ. Маш бодиттой асуулт асууж байгаа. Өнөөдөр Монгол улс газрын ховроо олборлох тийм нэн шаардлага хэрэгцээ байгаа мó? Яг энэ байгаль орчинд яаж нөлөөлөхөө яг бүрэн мэдчихэж байгаа мó? Яг энэ хоёр асуултны хариулт нь би бол хангалтгүй гэж үзэж байгаа. За миний хувьд болохоор дөнгөж энэ сонсголоор анх удаа энэ асуудлыг бол ингээд мэдээ танилцаад байгаа зүйл биш л дээ. Анх Ховд аймгийн засаг даргаар томилогдоод очиход надаас Халзан бүрэгдээ дээр ямар байр суурьтай нэ гэж асуусан. Яг үннийг хэлэхэд би баг одоо бүрэгдээ гэдэг нэртэй халзан хүн гэж бодож исэн байхгүй. Бараг би тийм мэдээлэлгүйсэн. Ер нь уул уурхаагаас хол за миний өөрийн мэрэгжил эдийн засаг тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт ингээ хөгжлийн бодлого гэдэг энэ чиглэл рүү болохоор уул уурхаан салбраас би ер нь хол хүн л дээ. Тэгээд очоод ер нь энэ асуудлаас болж намайг огцруулъя гэсэн бүр чигсаалтаа хүртэл тулгарч исэн. Сумын уулзалтанд намайг буудаж ална гэж исэн хүнтэй хүртэл би тулгарч исэн. Намайг одоо ерөнхий сайдын захиалгаар энэ уурхааг ухуулах гэж очсон учраас одоо огцруулна гэдэг ийм одоо ухуулга сурчлагаа гэх юм уу ийм зүйлийг нэвт явуулсан зохион байгуулалттайгаар. За тэнд бол ингээ улс төр орж байгаа. За гэхдээ тэр үл хамааран аймгийн засаг даргын хувьд би үүнтэй одоо яг хууль дүрм журмынхан дагуу ингээд тулаал энэ асуудлыг ойлгох гэж маш их хичээсэн. Одоо өөр засаг дарга яг тэнд нь очиж үдж байгааг бах яг одоо иргэд хэлж байгаа уулан дээр нь гараад тэр цоонгуудыг нь хараад те ямар ч жагсаал болсон би жагсах зөвшөөрлийг нь өгдөг өөрөө гараад уулздаг те тэрэнд нэг тийм эмзэглээд байх зүйл биш бид нар арчилсан улс те санал бодол зөрөлдөж болно засаг даргын хувьд би иргэдийнхаа тэр асуудлыг ойлгох гэж илүү хичээсэн тэгээд тийм их жагсаал эсэргүүцэлтэй тулгарна гэдэг бол бүр хүмүүсийн амнаас эрсдэх хэмжээнд очиж исэн би аймгийн онцгой комиссийн даргын хувьд тухайн үедээ үйл ажиллагааг зогсоож ирсэн аймгийн онцгой комиссийн шийдвэрээр. За өчтөр ч гэсэн сонсголоор гарч ирсэн одоо нөө бичиг баримт нотлохоо гэх юм уу да аймгийн засаг дарга багтаа лицензийг цуцлуулах хүсэлтүүдийг өгч ирсэн. Өнөөдөр Монгол улсын хуулинд хайгуулаа хийчихэд хүн ашиглалтын лиценз авдаг. Хайгуулаа хийгээд нөөцөө тогтоочоод ашиглах буюу олборлох эрхээ авдаг. Гэтэл халзан бүрэгдээ төслийн хувьд одоо А лиценз буюу ашиглалтын лицензтэй хайгуул хийж байгаа. Тийм. Шууд нэг одоо степ алгасчих гэсэн үг шүү дээ. Тэр нь тухайн үеийнхаа хуулийн дагуу байсан. Өнөөдрийн хуулиар бол болохгүй л дээ. Энэ бол яг манай
байгалийн баялагын одоо шулуухан хэлэхэд нөгөө лицензүүдийн хулгай яаж явж ирснийг нэг л илрэл ахгүй юу. Энд ард иргэд бухимдаад байна штэ. Энэ шудраг бус зүйл гэдгийг хэлээд байна штэ. Тэрийг яаж ч хууль ёсны гэж тайлбарсан ч тэнд бид нар яаж ашигтын лицензүүдийг зүгээр хамаа намаагүй өгдөг талаар талаас сонсч байна. Энэ юмнуудаа эхлээд зэгцлээч. Энэ хулгайгаа эхлээд зэгцлээч. Эхлээд үр өгөөжтэй болыг дараагийн юмнуудаар ярья гэж иргэд хэлээд байгаа. Магадгүй би улс төрд биш нэг одоо юу гэдэг те ингээд нэг 10 жилийн өмнө би Дэлхийн банкнд ажиллаж байхад надаас би энэ одоо сенсац гэх юм уу энэ мэдээг ингээд Америкт ажиллаж байхдаа Монголд харсан бол энэ одоо ямар гişүүн энэ одоо газрын ховрыг эсэргүүцдэг энэ ямар тэнэг гар вэ те энэ бол ингээд технологид ордог ийм шүү гэж би барыг тэгж өөрөө дүгнэх байсан. Гэтэл өнөөдөр хүртэл миний туулсан, үтсэн, харсан, уншсан, судалсан, мэдэрсний зүйлийн үндсэн дээр би бол эсэргүүцэж байгаа. Тэгэхээр онол практик руу хосолж иж нэг юм чиг заадаг гэдэг чинь бас ингээд тань тохиолдод байна шүү дээ. Одоо би хөв хүн дээр ч гэсэн би яагаад бас ингээд намайг хараад энэ өсто поппержинда гэж бодож байгаа хүмүүсийг ч гэсэн би юу н ойлгож байна л да. Гэхдээ энэ ерөөсөө Монгол улсын суур гогцсон асуудал. Бид байгалийн баялгаа хэрхэн ашиглах вэ? Энд ингээ хоёр өөр төрлийн үзэл байгаа. Зарим нь бол ингээд одоо энэ компаниуд баялаг бүтээгч тэ ингээд эдний одоо чиглэлээр явах хэрэгтэй гэж миний хардаг үзэл болохоор энэ бол одоо бидэнд байглаас өг дээдсээс өгсөн баялаг. Үндсэн хуулийн зааснаар энэ газрын хэвлэлдэх баялаг монголчууд ард түмний өмч. Ард түмний өмч гэдгээс гадна өгөөжийн дийлэх нь ард түмнийх байх хэвээр. Дийлэх нь ард түмнийх байх хэвээр. Бидний өвөг дээдс бидэнд үнийг үлдээсэн. Энийг бид зөв ашиглах хэвээр. Өнөөдөр би зөв ашиглаж ийн гэж бодохгүй байна. Дээрэс нь энэ одоо сүүл би ялангуяа Ховд аймагт засаг даргаар ажилласны дараа бас айгүй том философийн зөрүү байна уу гэж хараад байгаа. Жишээ нь энийг нэг хүн одоо бас хэлжсэн л да надаа. Энэ Улаанбаатар хотод хүний эрхийг нэг тавьж байна. Хүний эрх бид ингээ асуудал ярих та тий. Хөдөө орон нутагт бараг байгалийн эрхийг гэх юм уу да. Байгаль дэлхийгээ нэгт тавьдаг. Дараа нь ан амьтаа. Бараг 3-т хүний эрх ярьдаг шүү гэж надад нэг хүн хэлжсэн байхгүй. Тэгэхээр бид асар том бараг асуудлыг харах философийн зөрүү байгаа байхгүй. Зөвхөн энэ халзан бүрэгдээч биш. Одоо жишээлбэл наран систем бомб тэгээ байгалийн тусгай хамгаалалттай газраар дайруулад зам бариад уул уурхай үйл ажиллагаа хийх одоо магадлал өндөр. Энэ асуудал дээр ч гэсэн би эсрэг байр суурьтай тийм манай Говь Алтай аймагт. Тэгээ ингээд сумдаар яваад иргэдтэй уулзаад яагаад эсрүүцээ гэхээр уул нь бол одоо юу гэдэг бидний зүгээр ингээ Улаанбаатар хотод байгаа нөхдүүд ярих юм бол тэр зам тавьж өгөх гээд хахад яагаад эсэргүүцээд байна тий. Одоо хөгжил гэдэг тий. Одоо хөгжил гэдэг томьёоллоо замаар харах юм бол зам барьж өгөх гээд хахад яагаад эсэргүүцээд байгаа гэхэд одоо иргэд малчид яг юу гэж юм хэр. Үгүй энэ ан амьтанд нөлөөтэй шүү дээ. Энэ эмзэг одоо ялангуяа говийн дархан цацд одоо энэ бүс нутаг бол айгүй эмзэг экологийн бүс нутаг. Энийг сүйtүүлж явахын оронд одоо хөгжөөгөн дээртэй гэдэг бас замгүй исэн дээртэй гэж тэр хүн хэлээд байна шүү дээ. Тэгээд тэр хүнийг яаж амьдрах, яаж хөгжихийг яагаад бас бид нар заах гээд байгаа. Би одоо бол улсын их хурлын гишүүн. Засаг дарга бол одоо засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэх те энэ талаас нь ажиллах ёстой. Ер нь бол яг энэ халзан бүрэгдээ асуудал дээр би тухайн үеийн засгийн газартаа эсрэг байр суурьтай байсан. Би тэмцээр байсан. Гэхдээ би ингээд засаг дарга юм чи гарч ирээд орилоо ташгичаад биш хуулийнхаа хүрээнд л одоо тэнд чимээгүй ажиллаараа би тэмцэн штэ тий. Одоо бол би улсын хурлын гишүүн буюу баруун бүсийн иргэд намайг сонгосон. Тэднийг төлөөлөх гэж би сонгосон. Төрийн дээд эрх мэдэл ард түмэнд байдаг. Түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь бид. Тэрнээс үүш ингээд ард түмний үгийг сонсохгүйгээр төрийн бодлого тодорхойлогдох юм бол буюу саяны сонсгол шиг яриа хилцүүлэггүйгээр зүгээр албатан шахаж ямар нэгэн төсөл явуулах юм бол тэр бүтэхгүй. Тэр маш богино хугацаанд одоо фейлтэн гэх юм уу да. Эрэг зүйлийг бол манай монголчууд дэмждэг. Хэрвээ
одоо та санаж байгаа бол яг намайг засаг дагаргаар томилогдож яхад тэр үед Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаанцыг эсэргүүцсэн одоо малчид тэнд бослого цуглаа ингээд хийдэг байсан. За тэгээд би айл өрхүүдээр явж түүнийг ойлгуулж энэ ийм учиртай юм аа, ийм нөлөөлөлттэй юм аа, та нар яг юуг нь эсэргүүцэж байгаа ингээд ойлголцоод эхлэхээр одоо би баталгаатай Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэж байгаа хүн тэнд байхгүй гэж юу хэлж чадна. Өөрөөр хэлбэл бид нар бас ингээд улс төрчин шийдвэр гаргадаг ч хэлээ. Тэр учир шалтгааныг иргэдэд тайлбарлахгүй бүр үл томсорлоод дээ штэ. Нөгөө одоо жишээлбэл бид нар ингээ хүүхэд шиг хандаж болохгүй байхгүй. Иргэдийг хизээж басамжилж болохгүй байхгүй. Миний сая сонсголын дараах энэ би шууд хэлье. Бараг одоо хувийн хвшлийн зүгээс зохион байгуулалттай явуулж байгаа энэ кампанит ажил им иргэдийг харанхуй бүдүүлэг гэж харуулж басамжилж байгаад нь миний үнэхээр их игдүүцэл төрж байгаа. Тэнгүүд яг тэрийг илэрхийлэнгүүт ингээ хөвлөлт шин тастаа тавьчих шүү дээ. Тастаа тавьж шүү дээ тий. Одоо тэр одоо саак сараа гэдэг нэг эмэгтэйг яриад байл. Тэр бол одоо Ховд аймгийн иргэн биш. Ховдоос ирээгүй. Гэхдээ тэр хүн одоо сонсголын процесс нээлттэй одоо тэгэл бүртгүүлэл оролцсон биз одоо би мэдэхгүй. Тэр чинь яг 6 сараас эхлээд зарлж байгаа шүү дээ. Одоо баяраар гişүний өөрийнхөө пэйжээр ингээ зарлагдаад QR кодоор бүртгүүлээд явж байгаа шүү дээ. Хинч нээлттэй Монгол улсын иргэн нээлттэй. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ нь би бас тэрийг ингэж өөрийнхөө өнцгөөс харахтаа тэгээ сонсгол мэдээж нээлттэй тий. Гэтэл тэрэн дээр бас давхар одоо их хурлын хяналт сонсголын ганцхан ховдынхын ирнэгийг хязгаарлчвал дахиад нөө үзүүлэлттэй асуудал болж ирнэ л да ер нь. Яг үнэ. Хөл заавал хинт ч нээлттэй байх боломжтой. Жишээ нь нэгдмэл газар нутагтай улс учраас бид нар Улаанбаатарт болж байгаа асуудал дээр хангах ирээд ярьж болно шүү дээ. Миний хүүхэд энд сурч ийн гэдэг бол уг нь л нээлттэй байх хэрэгтэй тий. Яг үнэ. Тэгэхээр одоо дараагийн миний ингээ холбож асуух гэдэг нэг зүйл нь одоо юу байгаа юм. Энэ таныг анх ингээ Ховд аймагт очиж явах үеийн улс төр за одоогийн улс төр хоёр бас ингээд нэлийн тэнгэр газар шиг зөрүүтэй болчлоо тий. Тэгэхэд бол нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага байх за нийт улсын төлөөлөл байх хоёрын ялгааг бас та ингээд сая хэлж гин тий. Тэгэнгүүт одоо өнөөдөр ингээд би шинэ ингээд өчигдрийн сонсгол дээр л усан жанц гишүүний ч байна уу. Ер нь Монгол Ардын намын залуу гишүүдийн байр суурийг харж байхад харьцангуй өмнөх жилүүдэд явсан улс төрөөс илүү контрасттай арай нэг юм бодлогын шийдэлтэй ч гэдэм юм тийм өнцөг бас харагдаж байна надад. Тэгэнгүүт сая энэ засаг огцордог асуудал төр бид нар 7 сардыг ингээд ерөнхийдөө засгийн газар хоорондоо хэлбэлцээд Монгол Ардын нам дотор дараагийн одоо ерөнхий сайд хинбэ гэд явж явах үед те эдгээр асуудлууд явж л байсан. Чухам одоо яагаад вэ гэдэг чинь цаг хугацаанд юм ээ гэд те. Тэгэнгүүт Монгол Ардын нам одоо яагаад тэр одоо засаг солигдоход магадгүй надаас гаднаас олон хүн сонирхож байгаа бах те. Залуу гишүүд нь яагаад ер нь нэг талтай гарчваа. Тэр ер нь гарын үсэг хүмүүсийг цуглуулах болсон ер нь юунаас ихтэй байваа. Би бол тэрийг сонирхож байна. Улс төр судлаач хүн учраас дээрэс нь яг одоо бид хоёрын ярилцчаа цаг үе бол Монгол Ардын намын даргын сунгаа явах юм игцэгтэй юм халуун цаг үе ягаад улс төр улам л халж гин те. Гэхдээ ухрааж авчиад би яг энэ талаар асуумаар нь ягаад залуу гишүүд нь гар үсэг цуглуулах болов тэр ер нь ямар одоо санаанаас үүдэлтэйгээр та бүхэн тийм акц зөрнүүлсэн юм бэ? За энэ сонсгол мөн одоо энэ намын улс төртэй бас хоорондоо төстэй хэдэн зүйлсүүд байна. За сая халзан бүрэгдийн сонсгол дээр ямар их ойлголтын зөрүү байгааг харуулж байгаа. Энийг бид нар ярилцчээж, хэлэлцчээж, нээлттэй ярилцчээж энэ асуудлуудаа ерөн шийднэ. Энийг манай одоо уул уурхай дэмждэг хүмүүс маань ч гэсэн ойлгосоо гэж би бодод байхгүй. Энэ ойлголтын зөрүүтэйгээр бид хүчиндээд ямар нэгэн төслийг явуулахад тэр гацхаас өөр аргагүй болно. Энэ ойлголтын зөрүүгээ арилгаж бид ойлголцчихийж тэгээд нөө хүн хэлээрээ мал хөлөөрөө гихчлэн бид ярилцах юм үүрэгтэй. Улсын их хурлын гишүүн би иргэдэд төлөөлөх үүрэгтэй. Тэр ажиллал одоо хийж байгаа. Тэгэхээр одоо би энэ дээр нөгөө дэлгэрэнгүй ингээл газрын ховор элементийн талаар ингээд нэг их одоо ярих хойлонд нь боломж гарах нүггүй. Гэхдээ энэ бүх олон мэдээллийн үндсэн дээр би энэ дээр юу гэж боддог гэхээр энэ өөрөө стратегийн ашигт малтмал байх хэвээр. Газрын ховор элемент гэдэг зүйл бол тэгээд технологи нь илүү хөгжиж байгаль орчны одоо нөлөөлөл нь буурсан үед байгаль орчинд учруулах хор хөнөөл нь буурсан үед магадгүй ухна үз. Бид өнөөдөр энэ уул уурхай салбарын үр өгөөжгүй байгаа байдал одоо
шулуухандаа Монгол улсын шудраг бус байдал өөрөө энээс тогтож байгаа байхгүй. Би маш олон уул уурхай компаниудын шийдвэрүүдийг чимээгүй улс төрчид хийдэг. Нөө клиентелизм гэж яриад байна шүү дээ. Улс төрчид нь энийг хамгаалдаг, тэрнгээрээ дэмжүүлдэг учраас хамгаалдаг. Энэ юмнаас болж энэ нөгөө иргэдтэйгээ ойлголцож хууль дүрмийн дагуу биш чимээгүй ингээ хоёлаа яриад тохирч тэгээ наа чи явна гэдэг лобби гэж нэрлэдэг байгаа шүү. Лобби тий. Энээс ч юм болж өнөөдөр зөвхөн халзан бүрэгтэй биш уул уурхай Монголын эдийн засаг, Монголын улс төр ийм болоод байна. Энтэй адилхан Монгол Ардын намын залуу гишүүд бол би гэхдээ ер нь гишүүдийг залуу юм уу те эсвэл настай, эрэгтэй, эмэгтэй, жигсаалт тойрог гэж ялгамааргүй байна. Зүгээр анх удаа сонгогдсон хүмүүс насандаа биш ягаад гэвэл манад анх удаа сонгогдсон 70 гаруй настай одоо иргэдэлгүй ч гэсэн байна те. Анх удаа сонгогдсон хүмүүсийн хувьд төдийлөн энэ улс төрд удаан яваагүй учраас төрөүний миний хилээд исэн холбоосоос хол. Төрөүний одоо бидний хамгийн том гогцоо асуудал гэж миний үздэг зүйлээс хол болов. За энэ хавар би одоо өөрийнхөө бланкн дээр Монгол Ардын намын удирдах зөвлөлд 3 зарчмын шаардлага тавьсан. За засгийн газар огцроод дараагийн засгийн газар бүрдээд ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд кабинетээ бүрдүүлдэг. За ер нь дэлхийн хаанч засгийн газар огцордог байдаг. Энэ улс төр тэ ингээд явж л байдаг процесс. Би одоо тухайн үед юу бодож тэр шаардлагыг одоо эхлүүлж одоо нөхөдтэйгоо ярьж ин чинь бас бид нар олуулаа ярьж хийж байгаа зүйл шүү дээ. Яагсан бэ гэхээр бид нар бүлгийн дотоод хурал дээр ер нь зарчмын шаардлагууд тавьсан байхгүй юу? Ингээд бүгдөө л адилхан юм хэлж байгаа. Манай анх удаа сонгогдсон гişүүд. Яг ер нь ямар шаардлагаар энэ хүмүүс сайд болоод байгаа юм бэ? Ерөнхий сайд та кабинетээ бүрдүүлэхдээ ер нь юу харах юм? Мэргэжил ур чадвар харах юм уу? Эсвэл нас хараад байгаа юм уу? Хүүс хараад байгаа юм уу? Хэдэн удаа сонгогдсныг нь хараад байгаа юм уу? Тэ энэ мэтлэн зүйлсүүдийг бид нар шаардлага тавьж исэн л да. Угаасаа бүлгийн хурал дээр. Гэтэл яг үүндээ бидний амыг таглал өнгөрөөд исэн байхгүй юу? Монгол Ардын нам өнөөдөр засгийн эрх барьж байгаа шалтгаан нь бид олон хулсан учраас. Тэр олонхыг хэн бүрдүүлж байгаа вэ гэхээр энэ гишүүд бүрдүүлж байгаа. Улсын их хуралд одоо энэ гишүүд санал өгж, намын бодлогыг дэмжиж, тэгж бид эрх барьд. Энэ бол ардчилсан системийн байдаг л газар. Одоо байдаг яг процесс тийм ээ. Олон намтай ардчилсан системд бол хэн олон судал авсан эрх барьдаг. Гэтэл яг нөгөө адилхан хүмүүс нь сайд болдог. Тэгээд тэр хүмүүс мундаг ажилсан болоод үргэлжлээд байгаа юм уу? Эсвэл бүгдөө хамтдаа энэ дээрээ дүгнэлт хий. За яг энэ салбарын сайд энэ ажлаа ийм сайн хийсэн учраас үргэлжлүүлэх юм уу? Энэ асуудал хүртэл KPI гэж одоо KPI-аар харьяа гэдэг ийм шаардлагуудыг тавьсан л та. Тэгээ би энэ одоо бидний хэлж байгаа зүйлсийг сонсохгүй болохоор бичгэн дээр буулгая л гэж бодсон юм. Тэгээ баланкн дээр буулгаад өөрийнхөө намын 30 гишүүний гарын үсэг мөн тэд маань дэмжиж зураад тэгээ бид нар удирдах зөвлөлтөд өгсөн. Бид ерөнхий сайдын бүрийн эрхэнд халдаагүй. Гэтэл манайхан тийм үг сонсч чадгаа байцсан юм шиг л одоо намайг бараг ерөнхий сайдын бүрийн эрхэнд халдлаа, шантаж хийлээ. Энийний дараа ер нь нэлээд их улс төрийн одоо өрнөл над дээр явагдсан. Тэгтээ тэрийг одоо энд яриад явах уу? Энэ дээр би тухайн үед тэр бичгийг ч гэсэн гаргаж байхдаа одоо сайд болох гэж шантаж болох гэж би сайд болохгүй гэж зарлж байгаа тэр шаардлагыг тавьсан. Бусад улс орнуудад одоо та улс төр судлаач хүн ер нь мэдж байх. Нам өөрөө ялвал энэ тэр салбарын сайд болно, энэ тэр салбарын сайд болно гэдэг ер нь одоо бараг ил байдаг байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүний одоо нөгөө мэрэгжил тэр асуудал дээр хэрэг дуурж исэн байр суурь гэх мэтлээ олон зүйлс дээр ер нь тодорхой байдаг. Гэтэл манай намд ер нь Монголын улс төрд манай нам гэлтгүү одоо бусад намууч засаг барьж явах үед нөгөө хэн дарагтай ойрхон байна, хэн бүлэглүүдтэй ойрхон байна ч юм уу те ийм байдлаар эсвэл өөрч байсан юм би мэдэхгүй байна. Одоо би анх удаа сонгогдсон учраас зүгээр л бид энийг ил тод нээлттэй шаардлага
тавьсан л ахгүй. Ил тод нээлттэй KPI-тэй хийгээч гэдэг. Зарчмын асуудал. Зарчмын асуудал үнс. Бид нар жишээлбэл дувсан замч гисүүнийг яагаад барилга хот байгуулалтын сайд болгож болохгүй гэж зүгээр. За анх удаа сонгогдсон туршлагын дутуу юм уу? Юу юм? Энэ хүнийг бид нар жигсаалтынхаа нэг тавихтаа энэ салбарыг өөрчлөөсэй гэсэн. Тэгвэл тэрийг гүйцэтгэх засал хийж штэ. Яагаад энэ боловсон хүчний тэгвэл тэнд тавихгүй байна. За эрчим хүчний салбарт бид нар инх цэцэг гэдэг эмэгтэйг Австрал доктор хамгаалсан Монгол улсад эрчим хүчний салбарт 20 жил ажилласан эмэгтэйг Австралиас авчираад жигсаалтын 2 тавьсан. Яагаад тэгвэл бид нар энэ боловсон хүчийг тавихгүй зүгээр яагаад гэдэг хариултынхаа л авъя гэж байгаа. Тэрийг албажуулаад авъя л. Тэрийг албажуулаад авъя гэсэн. Тэгээд яг уу бидний 30 гишүүн тэр шаардлагыг тавьсан. Тэр дундаас зүгээр хэлэхэд хинч одоо гишүүн болоогүй. Шаардлаганд 19-ийг зурсан. Хинч гишүүн болоогүй. Засгийн газрын гишүүн болоогүй тий. Сайдын судал аваагүй л гэсэн. Тий. Тэр нь гэхдээ нэг ям гэж энэ бол улс төрд тогтоосон магадгүй бас юм шин кейс байхгүй. Хизээч өмнөөс нам дотроо хүмүүс бас засаг яг нам дотроо хагаралтад бол ингээд унжсэн тохиолдол. Гэтэ энэ бол хагарал биш нэг тийм ситүэйшн өрнөлт байгаа дээ штэ тий. Магадгүй нэг бидний одоо нэг харж байгаа өнцгөр бол харьцангуй зарчмын шаардлагыг ядаж биежүүлж байгаа бас нэг кейс байгаа даа байхгүй. Ядаж одоо 2 3 хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлээд удирдах зүйл дээрээ ярил л та. Яагаад болохгүй заавал гişүүд дунд хэлцэх албагүй шүү дээ тий. Энд чинь нам гэдэг өөрөө институт өмнө нь тийм жишээ байсан. Одоо жишээлбэл манай намын даргын сунгаа одоо эргээд энэ асуудал ярихад бид өмнө нь ил тод хилцдэг үе байсан уу байсан. Дэд сайд нарт бүр анкет авч хооронд нь өрсөлдүүлж удирдах зүйл дээр хилцдэг байсан ийм жишээ бий. Өнөөдөр ч гэсэн бид нар энэ 2 хүний асуудал ярьж байгаа мэт боловч магадгүй өөр олон нэр дэвшигч байхыг үгүйсэхгүй ил тод л байх шаардлагатай. Ил тод зарлаад явж байгаа нь магадгүй одоогор 2. Тий ил зарлаад явж байгаа нь магадгүй 2 өөр байхыг үгүйсэхгүй. Энэ дээр одоо энийг хагарал зодоон гэж хараал тийм байдлаар биеийн руугаа ч юм уу ингээл ийм их дайралттай байхыг харахад яг үнэндээ бас харамсалтай. Гишүүний хувьд бас харамсалтай. Тийм бодлого яриад нээлттэй өрсөлдөлтөө. Тэгэхээр миний хувьд одоо өөрөө аймгийн намын орооны дарга, Ховд аймгийн намын орооны дарга баг хурлын гишүүн. Тэгэхээр одоо энэ баг хурал дээрээ бид нар тэгэл нууц санал хураалтаар энэ асуудал шийдэгдэнэ. Ер нь нийт хэдчнээ баг хурлын гишүүн байдаг юм бэ? 400 гаруй баг хурлын гишүүн байдаг. 400 гаруй баг хурлын гишүүн маань их хурлаас сонгогддог. Их хурл өөрөө 1000 гаруй төлөөлөгчтэй. Хамгийн сүүлийн их хурл бол 21 оны 12 сард болж ирсэн их хурл 12 сарын эхэнд түүгээр оюун эрдэнэ намын даргаыг баталгаажуулж байсан. Тэгээд ер нь бол концепц нь юу вэ гэхээр одоо нөгөө их хурл бол арт түмний төлөөлөл гэдэг шиг бүх шатны намын төлөөллүүд ирээд түүнээсээ их хурл хуралдаагүй цагт баг хурл бидний эрхийг хэрэгжүүлнэ гэд 400 гаруй хүнд эрхээ өгч байгаа байхгүй. Тэгэхээр одоо баг хурл их хурлын бус цагт шийдвэрүүдийг гаргаад явдаг одоо нэр дэвшигчдийг шийддэг тийм ээ гэх мэтлэн зүйлсүүд байдаг. Тэгэхээр энэ удаа бол Монгол Ардын намын баг хурлаар 3-2-оос дээш санал авсан нэр дэвшигч намын дарга болох хэрэгтэй. Одоо бол баг хурлын тоо бас тодорхой болцсон тийм. Тодорхой болцсон энэ хагас өдөр буюу нөгөөдөр. Тийм байна. Тэгээ хавьд өчтөр бас яг намын даргын сунгаатай ман дотор ингээ алалцж чинь Монгол Ардын намынхаа ер нь л юм байна гэдэг яг массын харж байгаа өнцөг бол янз бүр л байгаа. Угаасаа бас манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тавьж байгаа ч гэсэн ерөөхдөө нэг мөрсөлдүүлэхтэй рейтинг хооронд нь харьцуулах ч гэдэг юм уу. Тиймэрхүү параметр хүртэл ингээ гараад явж байгаа. Гэхдээ одоо ингээд бодтойгоор гишүүн хийгээд дээрэс нь намынхаа гишүүний идэвхтэй яг энэ улс төрийн ажлыг ингээд хийгээд явж байгаа хүний саний өнцөг бол бас манай хүмүүс бас их бодосоо гэж бас би ч гэсэн ингээ хувьдаа бодож байна. Тэгэнгүүт ийм асуудал яригдж штэ. Одоо Монгол Ардын намын дүрмтэй зэрэг одоо биш одоо намын даргын сунгаатай зэрэгтэй дүрмийн асуудал бас магадгүй баг хурал дээр хэлэлцэгдэх байх тий. Тэр нь мэдээж ингээ апартурын хийх ажил. Тэнгүүд дүрмээс дутгааргүй Монгол Ардын намын даргын одоо сунгаанаас дутгааргүй бас нэг юм асуултын тэмдэг яваад байгаа нь маань өөрөө дотоод ардчлаа хадгалж чадах уу гэдгийг бас олон нийтэд амар асууж байна. Одоо тэгэл ардчсан намын даргын сунгаагаар жишээлэл ярьж гин тий. Тэнгүүд одоо 2 ч байна уу одоо ингээ 20 ч байна уу төлөөлөгчд ер нь одоо чи нэр дэвшээ гэдэг хүсэлтэд өгöd ороод ирэхэд олон нийт ярьж байгаа шиг багцалдаг зүйл байдаг уу?
За арчсан намын даргын сунгааг яриа л та. За яг та тоонд өнгийг харсан баг. 170-д 33 3 гэд тий. Одоо тэнд бас багцлсан гэж яриул бас нэлээ их зүйл яригдах байх. Зүгээр аль ч намын бай улс төрийн намын энэ өрсөлдөөн ил тод нээлттэй одоо шудрал болоосоо гэж ямар ч намын гишүүн хүрсэн. Энгийн гишүүн бол хүн болгон хүрсэн. Би арчилсан намын сунгаа хүртэл ил тод нээлттэй болоосоо арчилсан намын нөхдүүд маань манай намын сунгаагч тэгж харах. Тэгжээж өөрөө Монгол улсын улс төр өөрөө цэвэршин. Ингээд бид биенийгаа гой өрсөлдөөн гэдэг чинь тэр шүү дээ. Одоо бид ингээд нэг хоёр найз хоорондоо өрсөлдөө биенийгаа илүү сайн болгохын тулд ингээд түүнийгээ дагж ахдаг шиг улс төрийн намууд ч гэсэн тийм байгаасаа гэж одоо би хувьдаа хүсэж байна. Энэ харамсалтай нь одоо бид нэр тийм намын даргын сунгааны мэтгэлцээний жишг тогтоог байх шиг байна л да. Мэтгэлцээний жишг тогтоод эхлүүл бид хин юуны төлөө намын дарга болох гэдэг юм бэ гэдгээ илүү хараад эхэлнэ. Тэгвэл нэг тийм бүлэглэлийн фракцийн гэдэг юм багасх болов гэж би хувьдаа бодож байна. Бид нэр энэ хагасанд баг хурал дээр бол мэдээж нэр дэвшигч нээлттэй тэр бүх зүйлсүүдээ ярина. Манай Монгол ардын намын хувьд зөвөр миний өөрийн туршлагаас би жишээлбэл 2 өрсөлдөгчтэй аймгийн намын дарга болохоор л өрсөлдөж исэн. Нийт Монгол одоо улсын хэмжээнд Монгол ардын намын даргын сунгаа дандаа л өрсөлдөөнтэй болж исэн. Хамгийн сүүлийнх л өрсөлдөөнгүй байсан. Оюун эрдэнэ даргын хувьд тэрний өмнөх дандаа л өрсөлдөөнтэй болж исэн түүхтэй бас. Тэр нөө медиа хөгжөөгүй учраас нэг ингэж амар гал авахгүй болчдөг байсан байж магадгүй тий. Тэгээ мэдээж эрх баригч нам учир одоо илүү их олонний анхаарлыг татж байгаа. Эрх баригч нам одоо илүү их бодлого тодорхойлоход одоо оролцож байгаа учир олонний анхаарлыг илүү их татж байгаа. Гэхдээ өнөөдөр манай нам жигсаалтаа яаж бүрдүүлсэн? Одоо би ч гэсэн намын одоо шинэхэн боловсон хүчин харьцангуй шинэ боловсон хүчиндээ орох бах. За одоо 16 оноос хойш одоо намын идэвхтэй гишүүн за гадаадд ажиллаж амьдарч байхдаа ч гэсэн ингэж явж ирсэн. Гэхдээ яг одоо идэвхтэй ингээд намын улс төрд ороод бол нэг 5 жил шахам өнгөрсөн байна. Тэгтэл би бас шиндээ орно шүү дээ. Манай намч тийм одоо институттэй. Гэхдээ залуучуудаа их боломж олгодог. Дотоод арчлал ихтэй болов гэж би хувьдаа хардаг. Тийм ч учраас одоо энийг би хаанч нээлттэй хэлнэ. Өнөөдөр Монгол улсын анхны эмэгтэй аймгийн засаг даргыг Монгол ардын намын боловсон хүчин хийсэн байна. Эмэгтэй аймгийн намын дарга байна те. Гэх мэтлэн шат шатандаа шинжилүүдийг хийж байгаа. Тэр нь гэхдээ төгс нэг нь сайн нэг нь муу гэж байгаа биш. Гэхдээ явандаа бас сайжруулах зүйлсүүд байна. Мэдээж байлгүй л яг нэрхээр сайжрах. Одоо тэрийг шаарддаг хүмүүсийн нэг нь бий вэ шүү дээ. Одоо нөгөө шаардлага хүргүүлдэг 30 гарын үсэг цуглуулаад зурулдаг. Тэгээд бид улс төрийн намын хоорондын өрсөлдөөнийг ч гэсэн илүү гоё эрүүл хараасаа энэ маань одоо энийг мундаг сайн хийж чадж гин. За энэ маань энийгээ илүү сайжруулчихвал зүгээр юм уу да гэдэг ч юм уу. Тийм эрүүл харж иж л илүү одоо Монголын улс төр өөрөө цэвэрлэгдэх болов. Тэгэхээр бид нар ингээл надад улс төрчийг уурал ярихаар те ер нь дийлэх нь ингээд нэг бол хувийн амьдрал руу орж ирдэг, нэг бол яг ингээл сенсацтай хов живтэй мэдээ хөөдөг нэг тийм систем рүү бас орчлоо л та те. Тэгэхээр Балар Магшины хувьд одоо энэ он бид нар одоос ингээд төсөв хилэлцэгдэж байна. Төсөв хилэлцэгдэж байгаа энэ цаг үед та ер нь өөрийнхөө одоо сонгогдсон тойрогдож байна Монгол улсын хэмжээнд ч байна уу те ямар ажлуудыг хийхээр санаачлаад явж гин. За ер нь цаашид юу төлөвлөж гин. Төсөв дээр бас одоо анхаармаар зүйл юу байна. Одоо шинэ бид төсөв дээр судлаач хүний зүгээс харахаар говийн бүсийн одоо бүрдүүлэх төсөв нэг. За тэндээс бүрдүүлж байгаа төсвүүдийг жишээ нь бусад бүсүүдэд хуваахтаа бас юм одоо тэнцвэр жин өөрөө янз бүр байх жишээний ч юм уу те. Тиймэрхүү одоо судлаачнаас шүүмжлэх байр суурь бол надад маш их байдаг. Гэхдээ яг энэ шүүмжлэх өнцгөө хаана ярьдаг вэ гэхээр би бол судлаачдын дунд ер нь төлхөө ярьдаг. Тэгээд цаашаа ингээд бодлогын төвшөнд нь хүргээрэй гэдэг байдлаар. Тэгэнгүүт одоо яг бодлого тодорхойлж байгаа улсын хурлын гишүүдээс би юу асууж байгаа вэ гэхээр төсөв дээр та ямар ажиллаа тусгаж чадж байна? Ер нь юу хийхээр төлөвлөж байна? Одоо магадгүй энийг одоо
төлөвлөгөөг нь ер нь бол асуух нь бол их ховор болов гэж би бодод байна тий. Би барыг эсэргээрээ таны одоо төсөв дээрх санал бодлыг сонсох юм шиг санагдаж байна. Яг ямар сүмжүүд вэ? Яаж сайжруулж болох вэ? За миний хувьд бол манай төсөв дээр засаж сайжруулах зүйл асар их байна. Энэ аливаа нэг хүний буруу ч юм уу нэг засгийн газрын биш. Зүгээр бид төсөв ингээд боодог гэх юм уу да. Энэ арга барил өөрөө буруу юм шиг санагдаад байна. Ингээл одоо уул нь бид нар ийм бүрчилсэн хөгжил яриад бүрчилсэн тойргоор энэ сонгуул хийдэг болсон зорилго чи өөрөө нэг гишүүн ингээд юу тусгуул хаана ямар суманд юу хийх гэхээс илүүтэйгээр асуудлыг илүү томоор хардаг болох ийм зорилго нөө жалга давны төсвийн хуваагдлыг болио илүү том хардаг болио гэдэг ийм зорилго шүү дээ. Энэ улс төрийн одоо өөрчлөлтүүд реформууд бол тийм зорилготой байсан. Сая өнгөрсөн намар за одоо энэ намар хоёр ингээд бид 2 жилийн төсвийг хэлэлцэж чинь дунд нь зөндөө олон тодтгол хэлэлцлээ. За ихтэй суураараа яг төсвийн үеэр бид нар орлогоо зарлага бүгднийг ингээд хамтдаа хэлж чинь л да. Өнгөрсөн намар бол би тэр гишүүдийн төсөв гэдэг яриад идэг зүйлүүд дээ шүү дээ. Тойргийн төсөв ч юм уу. Одоо тэрийг эсэргүүцэж бас нэг одоо тэгсэн намынхаа бүлэг донд нэлээд л юм болсон. Энэ намар бас нэг хэсэг бүлэг гишүүд маань үүнийг манлайлаад ингээд үүний эсрэг дуграад байна л та. Энэ өөрөө хоёр талтай. За нэг хэсэг нэг тийм яг гишүүдэд бүр тодорхой дүнтэй хэмжээний та нар эндээ тааруулаад өсвийн хөрөнгө оруулалтаа хий гэж бас нэг байсан юм шиг байгаа. Гэхдээ тэрийг дийлийнх нь бол сайнаар ашигласан баг. Яг л өөрийнхөө төлөөллийн журмаа хэрэгжүүлээл тэндээ ийм юм хийн, тийм юм хийн ч юм уу. Гэтэл зүгээр 100 хэдэн буруу туршлагаас болж энэ өөрөө хулгайн хэсгийн мэт бас олон нийт ч юм уу зарим гишүүд шийдвэр гаргаж байгаа ойлгож байгаа. За би одоо хэн нь зөв, хэн нь буруу хийжсэн те гэж одоо хэлээд явах. Гэхдээ би аймгийн засаг дарга байхдаа энийг мэдэрсэн. Манай аймагт жишээлбэл хэрэгцээтэй ийм хөрөнгө оруулалт байхад би аймгийн засаг даргын хувьд төсвийнхаа саналыг оруулсан байхад хаанаас ч юм нэг гишүүний санал орж ирэл буу юм зүгээр тараагдана. Төсвийн мөнгөөр янз бүрийн юм тараагддаг. Тэ ойдлын машин тараагтар, компьютер гээл тэ тэр чи хэдэн тэрбумаар юм тараагдж байгаа хгүй. За тэрийг би нам харгалцахгүй ярьж шүү. Айл алын намын гишүүд. Тэгээд тэр нөгөө өөрийнхөө ойр тойрны хүрээллийн хүмүүст очдог. Тэрийг нь магадгүй ажлын албууд нь яаж тараадаг гих мэтлэн олон нийтийн бухимдлыг зүү зохистойгоор хүргэдэг тийм зүйл байдаг. Би өөрөө энэс хол байх ёстой гэдэг ийм зарчимтай учраас би одоо манай тойрог зөвхөн тэр гих биш аймгийн удирдлагуудынх нь сумын удирдлагуудынх нь одоо саналыг нь аваа гэсэн байр суурьтай. Яа тэгэл тухайн орон нутагч нөө амьдрал нь буцалж байгаа хүн л хэрэгцээг илүү мэдэж шүү дээ. Мэдээж би төлөөллийнхөө хувьд саналуудыг нь уламжлах шаардлагатай бол уламжлан те. Араас нь тэр өгсөн санал нь аймгийн ч вэ сумын өгсөн санал хаана вэ? Тэрнээс биш би төсвийн ерөнхийлөн захирагч биш байхгүй юу? Боловсролын сайд нь хаана ямар боловсролын одоо хөрөнгө оруулалт хэрэгтэйг нь хэлэх ёстой шүү дээ. Хаана ямар сургууль юу болохгүйгааг тэр сайд нь тэр салбар мэдэх ёстой байхгүй юу? Тийм учраас бид засгийн газарт хяналт тавьдаг. Одоо зам тээврийн сайд нь хаана аль замын хөрөнгө оруулалт нь Монгол улсын хөгжлийн бодлогот одоо дараагийн ийм зориулалтаар те өгөөчтэй нэн шаардлагатай ингэж төсвийн хөрөнгийг ирэмблэх энэ хязгаартай нөөцийг хязгааргүй хүсэлт ирэмблэх нь засгийн газрын ажил шүү дээ. Тэрнээс биш бид нар дундуур нь орж ирээд би хувь гишүүнийг өөртөө юм хийх гэж байгаа юм шиг хандаж болохгүй гэж би боддیں۔ За энэ удаагийн төсөв дээр бол маш том зүйл бол алдагдaltaй төсөв байх нь зөв үгүй юу? Хамгийн том одоо дискшн өрнөж байна. Ер нь бол одоо бодлогын хэмжээнд ярих юм бол би одоо өөрийнхөө тойргоо ч юм уу те ийм юм ярихгүйгээр ингээд том хэмжээгээр нь ярих юм бол алдагдaltaй төсөв байх нь зөв үгүй юу гэдэг л зүйл байна л да. Энэ удаагийн төсвийн төсөл ер нь орлогоо нэлээд өөдрөгөр харсан байгаа. Монгол улсын одоо төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлэх уул уурхайн салбар
тэр дундаа нүүрсний экспорт 90 сая тонноор төсөөлсөн нэлээд өндөр. Нийт одоо төвлөрүүлэх орлого 66 их 80 төгрөг гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь одоо энэ би зүгээр ганц тэр 90 сая тонныг жишээлж байгаа нь ер нь гол юм нь энэ нүүрс зис алт. За тэгээ түүнийг дамнасан ингээд аж ахуй нэгжүүд энэ салбартаа ер нь уялдаатай учраас зүгээр индикатор энэ хэдэмийг бариад үтж байгаа юм л та. Өнөөдрийн байдлаар одоо ингээд 9 сарын байдлаар нүүрсний экспорт байгаа тоог бид нар хараад яг энэ ирчээр явна гэх юм бол энэ жилийн эцэст нэг 80 сая тонн хүрэх үгүй юу байгаа. Манай түүхэн дээд хэмжээч нэг 80 гаруй байдаг байхгүй. Тэгэхээр 90 сая тонн гэдэг бол айгүй өндөр төсөөл. За тэгээ манай төсвийн доктортой байдлын зөвлөлийн судалгаагаар бол манай урд хөрш буюу манай худалдан авагч талын дотоодын бас өөрчлөлтүүд нь төлөвлөгөөнүүдийг харахаар тийм их өндөр импорт бидрээс авахгүй болов гэж тийм нэг дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр бид нар энийг хитрхи өөдрөгөөр төсөөлчөөд түүндээ таарсан зардал хийчихэр чинь нэмээд алдагдaltaй гэхээр бид нар дараа жилийн эцэст яана. Магадгүй хэд хэдэн тодтгол хийх шаардлагатай байх. Тэгээ энэний аюул нь юу вэ гэхээр бид нар нөгөө гүйцээж чадахгүй барилгууд эхлүүлэх үе. Тэгэл нэг барилга байшин эхлүүлдэг. Тэрийгээ заримыг нь 5 6 7 10 жил ингээд гүйцээж чаддгүй жилээс жилд мөнгө нь нэмэгдээд идэг. Тийм л юм руу орохгүй гэдэг бол миний хувьд хамгийн том боломжтой. Тэгэхээр би бол орлогоо хитрхи өөдрөг төсөөлсөн байна. Тийм учраас бол энэ удаа ингэж алдагдaltaй төсөв дэмий болов. Алдагдал бол онлын хувьд тийм буруу биш. Ер нь бол тэрийг бол би өнгөрсөн жил ч гэсэн хэлжсэн. Өнгөрсөн жил алдагдaltaй ер нь бол ихэнх улс орнууд алдагдaltaй төсөв баталдаг. Тэгээ манай 2% одоо хязгаар бол ер нь бол их тийм хариуцлагатай гэж үздэг байхгүй. Өөрөөр хэлбэл байн тодтгол оруулахгүйгээр бас тэр чинь эрсдэл өөрчилж тооцож байгаа хэлбэр юм шиг. Нэг л одоо маркер л та. Гэхдээ бид өнгөрсөн намар энэ 126 өөртөө анх удаага бид алдагдaltaгүй төсөв батлая гэдэг ерөнхийлөгчийн хоргийг хүлээгээд авсан. Гэтэл яагаад ямар үндсэн дээр одоо эдийн засаг улам бас тогтворгүй байдал руу орж ийн гэж засгийн газар өөрөө хэлж байна. Тийм нөхцөл байдалд яагаад бид нар одоо алдагдaltaй төсөв батлах ёстой вэ? Тэрний оронд бүсээ чангалах, зардлаа танах олон боломж байна гэж би харж байна. Байж болох зарлуудыг төвчих ёстой зарлуудыг төвчий гэдэг нэг одоо зөндөө тоног төхөөрөмжийн л зардал гэн тэ ингээл янз бүрийн л захимшилжилтийн тэр дунд ер нь хэрэггүй зардал бас их олон байна. Би одоо нэг бүрчлэн ингээд ярихгүйгээр зүгээр нийтэд нь хэлэх юм бол төвчиж болох зардал бол хангалттай байгаа гэж үзэж байна. Миний хувьд яг төсөв дээр нэг зүйлийг зүгээр онцлон санал өгсөн зүйл нэг байгаа. Тэр нь зөвхөн миний торигтой холбоотой биш. Монгол улс орон даяар бид нар хүүхдүүдтэй сүү өгөх ёстой гэсэн юм бодолтой байдаг. Энийг би аймгийн засаг даргын хувьд хэрэгжүүлж исэн. Аймгийнхаа төсвөөр 1.7 тэрбум төгрөгөөр бид нар бүх цэцэрлэгийн насны бага ангийн хүүхдэд 7 хоногт 2 удаа сүү олгож ирсэн. Та тэр сүү олгох төсөв юутай жишсэн байлаа? Нийгэмтэй жишж харилцуулаад жишээлбэл нэг жишж ярьсан энэ 7 хоног. Тэгэхээр энэ юу вэ гэхээр бид нар ингээд төсвөө сая миний хэлд ингээд нэг тоног төхөөрөмж барилга байшин ч юм уу энэ мөнгө чинь гаднаас аваад байгаа байхгүй. Тэгэхээр төлбөрийн тэнцэл дээр энэ өөрөө нөлөөтэй. Валютны гадагшаа урсан явчих. Валютны гадагшаа урсан. Тэгтэл бид сүү гэдэг бол дотоодоос авна. Тэгэхээр энэ төлбөрийн тэнцэл дээр нэгт сөрөг нөлөөгүй. Түүнээс гадна бид төсвийг нэг тийм мөнгө олоод зардал гэж харахаас илүүтэйгээр юунд зөв хөрөнгө оруулах вэ гэж харах хэрэгтэй. Олон улсын судалгаагаар Дэлхийн банк, за Нүб-ийн хүүхдийн хөгжлийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эдгээрийн дийлэнхэн судалгаагаар хүүхдийн шим тэжээл бол хамгийн сайн хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалт гэхгүй. Яг бол хүүхэд эрүүл өсчээж ирээдүйд энэ эдийн засагта өөрөө өгөөчтэй эрүүл иргэн болох ажлын тийм. Одоо шим тэжээлийн дутагдaltaй хүүхэд, шим тэжээлийн дутагдaltaгүй хүүхэд хоёрын орлого нь хүртэл өөр байдаг гэсэн юм судалгаа байдаг. Бүрэн шим тэжээлээ авч чадсан хүүхэд орлого нь 46% хүртэл илүү өндөр байдаг. Ингээд ийм бодит хөрөнгө оруулалт. Тэгэхээр бид нар төвчиж болох зарлаа төвчээд ядахлаа хүүхдүүдтэй шим тэжээлээ хангалттай өгөө. Хүүхдүүд сургууль дээр өрсөж байгаа хүүхдүүд байна. Хангалттай витамин авч чадахгүй. Манайх бол витамин D-ийн бүр асар бараг 90% нь дутагдaltaй гэж гарсан байна. Тэгээ их сонь хөдөө орон нутагт бүр тэр нь өндөр.
Бидний бодож байгаагаар бол баг илүү баг гэж бодож ш. Тэгтэл тэр маань хөдөө орон нутагт илүү өндөр байдаг. Тэнд ингээл яг үндэ сургууль дээр хүүхдүүд ойр орчмынхаа дэлгүүрүүдээс янз бүрийн чихэр ундаа гэл ийм л нөхцөл байдал явж байгаа учраас би энэний яг өөрөө аймагт хийсэн эрэг туршлагатай. Тэгээ харамсалтай нь Ховд аймагт намайг засаг даргийнхаа ажлыг өгсөний дараа буюу гишүүнээр сонгогдсоноос хойш аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхгүй гэж шийдсэн. Түүнтэй дүүцэх хэмжээний мөнгөөр яасан гэж том машинууд авсан. Засаг даргадаа, иргэдийн хурлын даргадаа. Ийм утгагүй орон нутгийн улсын хэмжээний төсвийн хөрөнгө оруулалтууд байдаг. Тэгэхээр иргэд бид нар өөрсдөө зөв хөрөнгө оруулалтаа шаардцгаасаа гэж хүсмээр. Дээрэс нь урттаа өр өгөөж өгдөг тийм. Зүгээр хүүхдийн сүү, хүүхдийн хоол гэж нэг тийм зүгээр өнөөдөр гарч байгаа зардал биш. Монголчууд Монголын ирээдүйн иргэд эрүүл байхын үндэс. Энэ бол 20, 30, 40, 50 жилийн дараах хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт. Бүр 35 дахин илүү өгөөж өгдөг гэсэн ийм эдийн засагчдын судалгаа байдаг. Тэгэхээр магадгүй яг эдгээр саналууд бас цаашаа ингээд яг бодлогын түвшиндөө та бас энийгээ заавал хэрэгжүүлээрэй. Тэгээ бидний зүгээс бол энэ төсөв дээр жишээ нь иргэд бол ингээд анх удаа иргэдээс парламентаар санал авлаа гэдэг дээр баярлаад байгаа боловч тэнд ингээд жишээ сонголтууд нь өөр юм хаагдмалтай маш цөөхөн сонголттой байх жишээний тэрнээс шүүмжлэх өнцөг бол судлаач хүний хувьд за иргэн хүний хувьд бас нэлээ их байгаа. Тэгээ энэ асуудал дээр миний дуу хоолойос илүү бараг таны дуу хоолой илүү чухал болов. Сая наа чи яг үнэн баггүй. Би аймгийн одоо засаг дарга байхад эн чинь нэг жижиг л одоо улсын ерөнхий сайд шиг төсвөө боогоод аймгийн иргэдийн хуралдаа өргөн барьж байгаа шүү дээ. 2 жил би 100% дэмжлэгтэй нам хамаарахгүй төсвөө баталж чадсан. Тэрний нэг нууц нь юу байсан бэ гэхээр би сум болгонд очиж иргэдээ саналыг нь авдаг байсан. Яг гэвэл тэрийг баталж байгаа иргэдийн төлөөлөгч яг гишүүчийг тэр иргэдийнхаа саналыг л уламжлаж би хамт очиод жишээлбэл өөрөө юу гэдэг манай Ховд аймгийн Мөнхайрхан сумын иргэдийн төлөөлөгч байсан бол сонгогдсон бол хоёулаа цуг очиод суманд очиод за манай нийт төсөв ийм ойролцоогоор ийм юм дотор та нар энэ сумынхаа одоо тэзүүтэй энэ бүх төсвийн шаардлага хангасан ийм хөрөнгө оруулалтууд байж болохоор байна. Эндээс нь бүр яг санал хурааж агаад нэгт гарсныг нь би төсөвтэй саналыг нь оруулдаг байсан. Тэгэнгүүт одоо парламент дээр ингэж штэ чинь боловсрал нэгээр гараад ирсэн юм аа. Наранбаяраа одоо чиний төсөв чинь 60 тэрбум руу өсөглөө гингүүт би сая одоо нийслэлийн орлогчтой амар төвшөнтэй бас ярилцсан. За тэгээ би Наранбаяр сайдаг бас урьж үтсэн. Гэхдээ татгалцсан. За тэрэн дээр би юу асуумаар байсан бэхээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар хатууд эд бүтцийг барьж болж байгаа бол дотоод дүүргэлтийн жишээ нь тэр төсвийн мөнгөөр хийхэд заавал боловсролын яам өөрөө барилга байх шаардлагагүй байхгүй юу юм л тий. Тэгэхээр нэг бидний л яриад байгаа ордонд ч хүмүүс ярьж гин гадуур ингээ гудамжинд ч хүмүүс ярьж юм ирэмблээч чухлаас нь ихлэ ирэмблээч гэдэг юм яг тэгээд Монголын хүн амынхаа графика бас бодох хэрэгтэй. Демографикаар бид нар ч одоо өнөөдөр 1.2 сая хүүхэд байна гэсэн демографик би өнөөдөр харсан. Тэгээ ирээдүйд яах уу гэж юм уу те ингээл дотоод асуудлууд би бол жишээлбэл ингэж их төсөв тавьчаад тэр нэг юмд бас санаа зовж байгаа. Саяхан эднэр чи нөгөө дотоод дүүргэлтийнхаа тендерч хийж чадаагүйсэн шүү дээ тийм. Энэ их худалдан авалтуудаа хийж чадах болов уу? Зохион байгуулж чадах болов уу? Хүний нөөц нь байна уу гэдгээс илээс бол их санаа зовж байгаа. Тийм. Тэгэхээр мэдээж энэ төвшөндөө бид нараас ингээд ярьж байгаа ч гэсэн магадгүй иргэдийн дуу хоолойг хүрэхэд яг төлөөлөлөөр дамжуулж уламжилж болдог гэдгийг бас та бүхэн бас мэдээлж яхад бас гэмгүй болов уу гэж бас би үгтэй амааран. Тэгээ та бит хоёрын ярилцах цаг энэ үрээд өндөрлж байна. Тэгээ өнөөдөр миний урилгыг хүлээж аваад маш урайлгахнаар ингээд 40 гаруй минутын ярилцлагыг маш нээлттэйгээр хийсэн танд их баярлалаа. Баярлалаа. Тэгээд бас ийм сайхан подкаст зохион байгуулаад цаг зав гаргаад бас олон хүний дуу хоолойг хүргэж аваад маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас улс төрийн яриаг заавал улс төрчдөөч биш олон гой сонирхолтой зочид ирэх бах. Тэгээд цаашдаа бас танаа нэвтрүүлгийг өөрөө амтрах үзэж явах болно гэж бодчихтэй. Бүгдөөрэнд бас цаг заваа гарган үзсэн хүн болгонд бас баярлалаа гэж хэлье. Маш их баярлалаа танд. Цаашдаа ажилтны амжилт хүсье. Баярлалаа. За. Манай Politics Talks-д арай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарын хүндэт зочноор Улсын их хурлын гишүүн Их Батын Болормоо оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.